За сайн байцгаана уу? Дараагийнхаа бичлэг тавтай марил. За өнөөдрийн бичлэгээр би танарт кино болон нэг бод болсон үйл явдлын талаар ярьж өгөх гээд ингээд сууж байна. За энэ ямар кино вэ гэх юм бол 2015 онд гарсан Солонгосын Хималая гэдэг нэртэй ийм бүтээл байгаа. За энэ болохоор тухайн үед 2004 онд болсон үйл явдал дээрээс сэдвүүлэн бүтээгдсэн ийм кино байна. За тэгээ яагаад энэ киног ярахаар болсон бэ гэхээр саяхан манай Монгол улсын хоёр уулчин Эверестийн оргилд гараад буцаж буух замдаа ингээд осолдсон маш харамсалтай мэдээ гарсан шүү дээ. Тэгээд тухайн үед одоо нөгөө мэдээллүүдийн бүгдийг ингээд уншаад явж байхад тэрнээс хойш ер нь миний бүх эсэнсээр ингээд Эверестийн талаар мэдээллүүд аяг гарч ирээд тэгээд би юунаас Netflix-ээс бас ингээд баримтат кино үзээд тэгээд явжсэн чинь энэ Хималая гэдэг кино гараад ирсэн байхгүй юу. Тэгээд болсон үйл явдлын талаар бас ингэж хайж үзээд тэгээд ер нь аль та нарт ингээд ярьж өгье гэж бодоод шийдээ сууж байна. За ингээд бүгдээрээ кинороо орцгоё. За киноны эхлэлдэр маань нэг уулчин ууланд авирж исэн чинь гинт дээрээс нь цаснуурч эхлээд тэгээ авирж исэн хүн маань цасанд даруулсан ч гэсэн түүнтэй хамт явж исэн багийнхан түүнийг аварснаар кино эхэлнэ. За тэгээ киноны нэр гараад тэгээ дараагийн сэн дээр 1992 онд Непалд болж байгаа үйл явдал гарна. Одоо Солонгосын нэг ууланд авиралтын багийнхан дээр гарах бөгөөд ахлагч нь Ом Хүнгил гэдэг нэртэй дүр байгаа. Тэгсэн чинь гинтхэн станцаар Канченжунга уулын 6500 м Солонгос одоо уулчтад тусламж хэрэгтэй байна гэж зарладаг байхгүй юу? Тэгээд тэрний дагуу багийнхан маань бүгд аврах ажиллагаандаа гарна. Аврал ирсэн хүмүүс нь болохоор Тэмён их сургуулийн багийнхан бөгөөд нэг нь нас орсон байдалтай, бусд нь бол бас айгүй хэцүү хүнд байдалтай байсныг манай багийнхан маань авраад буцах замд нь одоо удахгүй харанхууч болох гэ тэгээ цаг агаарч муудаад яалтчгүй нас орсон хүнийг үлдээгээд бусд нь буугаад тэгээ дараа нь нөгөө нас орсон хүнийгээ ирж авъя гэдэг шийдвэрийг манай ахлагч гаргадаг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө мэдээж хамт явж исэн хүмүүс нь болохоор одоо ингээ ахыгаа энд орхимооргүй байна гэд тэгээ хамт ирсэн бол заавал хамт л буун гэд ерөөсөө явж өгдөг юм. Тэгээ ахлагч маань яста муу малнууд гэд орхичоод одоо бус багийнхныг аваад нэстэг тэргэндээ сууж идэх байхгүй юу. Суугч идэв. Тэгэхээр тэгснээ гинт нөгөө хэдийг ингээ орхиод за та нар одоо ингээд буужи би одоо нөгөө гурав дээр очиж аврахгүй болохгүй гэд явах гэжсэн чинь багийнхан ч гэсэндээ одоо тэгвэл хамт явна таныг ганцаараа нь явуулахгүй гэд бөөндөө нөгөө гурвыг олохоор ботдээ. За тэгээ олсон чинь одоо нөгөө гурав дээрээ олоод очисон чинь одоо хоёр нь нас орсон хүнээ ингээд аваад явж байхдаа нэг нь ухаан алдаж унаад тэгээд айгүй хэцүү байж байгаатай нашгүй таардаг байхгүй юу. Дараагийн сэн дээр нь нөгөө авруулсан уулчин буюу одоо энэ киноны маань бас нэг гол дүр Паг Мүтэг гэдэг дүр байгаа. Энэ тэр болохоор хэд хоног ухаангүй байж байгаа сэрдэг байхгүй юу. Тэгээ хажууд нь бас түүний найз нь бас нэг уулчин Паг Жомбог байж идэв. Тэгсэн чинь манай ахлах ирээд нөгөө хоёрыг ста баахан загнаа та хоёр шиг ахлахынхаа үгийг сонсдгүй малнууд дахиж ууланд гараад үзээрэй. Дахиж нүдэнд харагдаад үзээрэй. Бусад хүмүүст гайвуудаад өөртөөхөө зөрүүдлээ гэдээ бөөм болоо загнаад дараа нь 1999 он Сөүлд болж байгаа үйл явдал гарнаа. Манай ахлагч Ом Хүнгил маань одоо Канченжунга оргил дээр гараад дараа нь К2 оргил дээр гарах юм бол гарахаар төлөвлөж байгаа байхгүй юу. Тэгэхээр гарах юм бол Азид анх удаага дэлхийд 8 дахь удаага 8000 м-ээс дээш байдаг 14 оргил дээр гарсан хүн болох юм байна л та. За тэгээд одоо хамт гарах багийнхан маань бэлтгэлээ хийж байгаа бөгөөд дахиад хоёр шинэ уулчин багтаа авах гэж байгаа юм билээ. Тэгсэн чинь одоо нэг юм хоёр нүүр амаа малгайгаараа нуусан хоёр хүн ирдэг байхгүй юу. Тэгээл нэг л танил байна даа над малгай авдаа энэ төр гэл тэгсэн чинь нөгөө хоёр малгай авсан чинь одоо нөгөө хоёр сайхан гар маань ээждэг байхгүй юу. Тэгээд тэр үед таныг ста мэдсэн гуучлаарай хаа гэж мэгэл айгу худлаа амар дотн царайлал тэгснэ Канченжунгаг эзлэхэд бэлэн гэж ста том дуграал хийжсэн чинь манай ахлах уурлаад жинхэнэ уулчтал ста хизээж эзлэн гэж ярьдгүй юм заа юу гэртээ харьцгаа малнуудаа гэл хөөгөө явуулчихдаг байхгүй юу. Ахлагч маань гэртээ орой ирсэн чинь нөгөө хоёр чинь гэрт нь ирцээс та хоёр хүүхдээ нь гом чанж идээд эхнэрийг нь бэр ихчээ гэж дуудаж муудцээс та айгүй сууж идэг байхгүй. Тэгэл ах дахиад нөгөө хоёрыг хөөгөөл тэгсэн чинь нөгөө хоёр нь та тэгвэл тэр үднэстээ өөх гээд орчихгүй яасан одоо өнгөрсөн бит хоёрөөстэй заавал энэ ууланд тантай хамт гарах болно. Одоо би энэ ууланд гарахын тулд 5 жил үргэсэн найз охиноосоо салаад ирсэн гэл нөгөөх нь болохоор би ажилласаа гараад ирсэн гэл бөө шалтгаан тоочоод. За
тэгээд нөгөө хоёрыг чинь яах ч аргагүй болоо тэгээд хашраах гад ер нь бол ямар хуу уулчд вэ гэдгийг надад шалгахын тулд сорилт тавьдаг байхгүй юу. Тэгээд нөгөө хоёрыг чинь амар их ачаатаагаар ууланд гаргана. Тэгээ буцаагаад буухтнаас ууланд хүмүүсийн хайсан бөөн хогнуудыг өөрүүлээд буулгана. Тэгээ арай гэж хүлээн зөвшөөрөгдөг байхгүй юу нөгөө хоёр. Тэгээ хүлээн зөвшөөрөгдсөн ч гэсэндээ бас айгүй хүнд нөхцлөөр бэлтгэлээ хийнэ. За тэгэл манай хоёр бууж өгөхгүй хичээгээстэй. Тэгээд айгүй хүнд бэлтгэлийн дараагаар нэг өдөр ингээ багаараа байжсэн чинь нэг охин ирээд пан мүтэг чи юм уу яагаад надаас салах гээд байгаа гэж ирээл орилол бөө юм болдоггүй. Тэгсэн чинь харин тэр нь нөгөө манай мүтэгийн 5 жил үерхэд салсан найз охин байсан юм лээ л те. Тэгээд би одооноос зөндөө ингээ уулан давирнаа. Тэгээд одоо чи гэдэг уулнаас би бол одоо ингээ буулаа. Сайн залуутай уулзраарэ, сайхан амьдраарэ гэж үгүй айгүй сүр юм яриад хайчаад яваад үдээ. Тэгсэн мөртлөө бас дараа нөгөө багийнхнаараа ууж муучаал согтоол найз охиноо санаад байна, хайртай гэж мөгөл уйлж унжаал өстө балаарж өгнө. За тэгээд манай хэдийн нөгөө Канченжунга оргил руу давтлах өдөр нь ирнэ. Тэгээд тэр өдөр нэвтрүүлгийн багийнхан бас хамт байгаад ярилцлага авдаг байхгүй юу? Ууланд авирах ямар вэ гэж мөгөл хүмүүсээс асуулт асуугаал. Тэгээд тэгжсэн нөгөө манай Жомбогийг нойлоос гарч ирсэн чинь нөгөө Непал хүн байна гэж бодонгуудаа та яагаад ингээ шерпа болсон бэ гэдгсэн чинь манай хүн гайхаад бантаад би уг нь солонгос штэ гэж үгээд амар хөвгчлөлтэй хэсгүүд ингээ гардаг. Тэгсэн чинь манай мүтэгээс сурвалжлагч асуудаг байхгүй юу? Оргил дээр гарчаад ингээ бууж ирэхэд харамсах сэтгэл төрдгүү гэд асуусан чинь гэдгснэ бодож үзээгүй байна. Тэгэл одоо авирсан л юм чин бууж ирэхээс өөр яах вэ те гэл инээгээл амар шал мангар юм шиг мөртлөө айгу ингээд ер нь бол гүн утгатай хариулт өгдөг байхгүй юу. За тэгээд манай хэдийн авиралт эхлээд явж өгнөө. Нэг орой болсон чинь манай хэд 7500 метрт гараад ирсэн. Майхнаа барьцсан тэгээ байж байгаа байхгүй юу. Гэтэ манай нөгөө Жомбог маань өндрийн өвчин хүрээд тусаад биеийн өвдөөд бас тэгээ цаг агаар айгүй муу болохоор тэд нар тэр газартаа хоноод маргааш нь оргил руу давтлахоор шийдээд байж илаа. Мэдээгээ доор бейс камптай байгаа хүмүүстэй мэдээлжээд тэгээд манай ахлагч маань майхандаа орж ирсэн чинь мүтээг ингээд хэрвээ энд амьдрэстүүл гээд ингээд гэрээслэл шиг юм бичээд байж байгаа байхгүй юу. Гэтэ гэрээслэл биш гээд ингээд ахаасаа нууж муугаад идэв хөрхөн. За тэгээ маргааш нь болно. Тэгээд тэгсэн чинь цаг агаар айгүй муу байгаа болохоор буцаад ингээд камп 3 дээрээ ирээд хүлээж агаад тэгээ цаг агаар гайгүй болохоор оргил руу давтлаа гэдэг мэдээг бейс кампаас авдаг байхгүй юу. Тэгсэн ч гэсэндээ манай ахлах бусдыгаа орхиод тэгээ ганцаараа 2 шерпатайгаа хамт оргил руу давтлахаар болоод явдیں۔ Тэгсэн чинь яг ингээ оргил руу авирж исэн чинь гинт араас нь мүтээг үрээд ирдэг байхгүй юу. Ганцаараа чинь явуулахгүй аюултай гэд ер нь ихэвчлэн дээшээ оргил дээр ядаж нөгөө хоёулаа гардаг гэж ойлгосон. Шерпагаасаа гадна 2 уулчин гардаг. Тэгээд нөгөө ахлагч маань мүтэгийг буцаад яваа гэсэн чинь би одоо яаж буух замаа мэдгүй хамт л яваа тэгээ хамт буунаа гэж зөрүүтлээд за тэгээ хамт оргил руу авирнаа. Тэгсэн чинь гинт мөснүүд нурж эхлээд манай хэд ослтонгоо алдаад амьд гардаг байхгүй юу. Гэтэ нэг шерпа маань бэртцэн болохоор 2 шерпагаа буулгаад ахлагч мүтээг 2 маань оргил руу давтлахаар болдог. Бейс кампаас болохоор эсэргүүцээ цаг агаараас болоод айгүй аюултай гэдгсэн чинь манай ахлагч маш зөрүүд юм болохоор чаднаа гэд холбоо тасалчдیں۔ Батарейгаа хэмнэх хэрэгтэй байна. Станцийнхаа батарейг хэмнэх хэрэгтэй байна гэж холбоо тасалчдаг байхгүй юу. За тэгээ харанхуй болоод хүчтэй засан шуурга болоод идэг бейс камп дээр байгаа багийнхан санаа зовоо тусламж явуулъя гэсэн ч гэсэн хэтэрхий засан шуургатай болохоор амар аюултай. Тэгээ энэ нь ер нь бол амны гарц болдог болохоор хүмүүсээ явуулж чаддгүй. Тэгсэн чинь манай хоёр нэг арай нүмер газар суудсан хоорондоо ингээ унтаж болохгүй шүү гэд байж байгаа байхгүй юу. Тэгээ хэрвээ ер нь унтах юм бол шууд ингээ хөлдөж өгөх юм байлаа л дээ. Тэгээ ер нь бол дээшлэх тусмаа хүчил төрөгч бага болохоор айгүйх нойр хүрэгдэг гэж бас сонсч байсан. Тэгээ инстэ ахлагч маань үтээгдэг байхгүй. Хэрвээ нойрч хүрээд бүр ингээ үхэх гээд ах юм бол идмээр агаа ингээ хоолоо бодоо чистэ юу идмээр энэ гэсэн чинь нөгөөх нь би карбонора идмээр энэ гэж үгээд бала юмараа тэгээ хоорондоо жоох инээлдээд тэгээ нойроо хүрэхгүй байх гэд бахан хоорондоо хоол яриад тэгээд дээрээс нь сэтгэлийн яриа мараа хийж мэгээд за тэгээ манай хоёр маш хэцүүхэн шүнийг өнгөрөөгөөд өглөө нь нар мандж байгааг ингээд хардаг байхгүй юу. Тэр ер нь бол айгүй хамгийн гайхалтай үйл явдлыг ингээд нүдэрээ харж байгаа гэсэн үг. Канченжунга оргил дээр
манай хоёр маань амжилттайгаар гарнаа. Тэгээд тэрнээс хойш мүтээг маань хурмаа хийгээд дараа нь мүтээг болон хунгийн хоёр маань хэд хэдэн оргил дээр хамтдаа амжилттай гардаг. Тэгээ амьдрал аягүй аз жаргалтай сайхан үргэлжилж илаа. Нэг өдөр ахлагч маань FM-д ярилцлага өгчөө. Тэгээ гараа явж исэн чинь нөгөө унаад тэг хөлөө гимтээчдэг байхгүй юу. Тэгээ эмчтэр очисон чинь дээр үед бас нөгөө ахлагч маань бэртээд хөлөө бэртээгээд тэгээд хөлөндөө ингээд хадаас суулгуулж исэн юм байлээ. Тэгээ тэр хөл нь одоо ингээд үлми дээрээ заавал явах шаардлагатай болоод тэгээ дээрээс нь заавал юм тусгай гутал энтер өмсөх ёстой болцсон. Ер нь айгүй хүнд бэртсэн. Тэгээд хамгийн муу мэдэн гэх юм бол ахыг одоо дахиж битгий уулан дайвар одоо уулан дайварч болохгүй гэж хэлдэг байхгүй юу. За тэгээ манай ахлагч эрүүл мэнд болон одоо гэр бүлийнхээ төлөө дахиж уулан дайвархаа болохоор шийднэ. За тэгсэн чинь мүтээг болвол ерөөсөө ингээ хамт рекорд эвдэнгээ эздээ. Болохгүй болвол би таныг ингээ араас чинь түлхээд урдаас чинь татаад бүр болохгүй болвол үүрээд чамаагүй гарнаа. Хоёулаа хамтдаа ингээд одоо рекордынхаа эзэн болъё л доо гэж гуйгаад байдаг байхгүй юу. Гэтэл одоо нөгөө ахлагч маань өстө уучлаарай. Одоо би үнэхээр ингээд амлалтандаа хүрч чадахгүй нэ гэд түүнд энийгээ өгдөг байгаа. Энэ надад яг юу гэдгийг сайн мэдэхгүй л байна л да. Уулан дайвархад одоо хэрэгтэй. Энийг өгдөө. Мүтээг маань одоо нөгөө Тэмён их сургуулийнхаа экспедицийн ахлагчаар нь Эверест рүү одоо багийнхныгаа аваад Эверестийн оргил руу авиралт хийхээр болно. За тэгээд нэг өдөр ингээ манай ахлагч номын нээлт мэйлт хийгээд тэрэн дээрээ хүмүүст гарын үсэг энтрээ зурж өгөөд байжсэн чинь мэдээгээр Мүтээг болон Жомбуг тэгээ бас өөр нэг багийн гишүүн 3 нь оргил руу гараад амжилттай гараад буух замдаа осолцсон бөгөөд одоо ингээд холбоогоо 25 цаг болж гинэ гэсэн мэдээ гардаг байхгүй юу. Тэгээл тэрийг хараад манай ахлагч бүр ингээл шоконд ороод харамсалтай нь манай 3 уулчин маань нас орсон бөгөөд одоо оршуулах нь болж илаа. Тэгсэн чинь одоо нэг уулчин түүнд Мүтээгийн цогцос оргил руу авирах замд одоо ингээ харагдаж байгааг нь зургийн дараад ирсэн байсан. Ахлагчид үзүүлдэг байгаа. За тэгээд тухайн үед яг Эверестэд юу болсон бэ гэхээр оргил руу Мүтээг болон түүний багийн гишүүн хоёр одоо ингээ авираад буухтаа осолдож тэгээд Мүтээг шилээ ингээ хавцал руу унгаацсан байхгүй юу. Цасан харуулхан гэх юм уу да. Одоо нарны хит ягаан туяа ингээ цасанд ойгоод нүдний эвэрлэг бүрхөвчийг гимтээдэг юм. Тэгээд ингээд юм харахаа болчт юм байна л та. Тэгээ юм харахгүй болохоор эхлээд багийнхаа гишүүнийг доошоо буулгаад тэгээ өөрөө үлддэг байхгүй юу. Тусламжлуудаад ирээ гэд. За тэгээ бейс кампус одоо хичнээн дээшээ тусламж явуулахыг хүссэн ч гэсэндээ цаг агаарын юм байдлаас болоод хэн ч явж чадахгүй. Тэгээд тусламж явуулах юмж боломжгүй байдаг байхгүй юу. Тэгсэн чинь гэтээ нөгөө манай Жомбуг болохоор 4-р камп дээр ингээ үлдээд тэр хоёр хүнийг дэше оргил руу явуулсан. Тэгээ ганцаараа 4-р камп дээр байж исэн Жомбуг маань одоо Мүтээгийг аврахаар дэше найзаагаа аврахаар дэше явдیں۔ Ганцаараа. Уг нь бейс кампус ингээ болохгүй гэдэг чинь ингээд би найзаагаа аварнаа гэд явдаг байхгүй юу. За гэтээ энэ бол ер нь л амиа хорс үйлдэл гэж хэлж болохоор юм байлээ. Тэгээ яахаа гэвэл ганцаараа тэр аимшигтай цаг агаар руу хүн ингээ аврахаар явж байгаа. Тэгээ дээрээс нь тэр 8000 метрээс дээш хэсгийг бол өхлийн зоон гэж нэрлэдэг юм байлээ. Тэгээд энэ хэсэг рүү ер нь бол ингээ хүн аврахаар ганцаараа явна гэдэг бол маш эрсдэлтэй. За тэгээд одоо үеийг харуулсан син маань гардаг. Манай ахлагч нөгөө хамгийн анх Канченжунга ууланд нөгөө хамтдаа гарч исэн штэ. Тэгээ тэр үед өгчээсэн ярилцлагаа үзээ сууждаг хгүй юу. Тэгсэн чинь тэрэн дээр нөгөө Мүтээгээс асуудаг штэ. Оргил дээр гарчаад бууж ирэхэд ингээ харамсах сэтгэл төрдөг үү гэд асуусан чинь нөгөө манай Мүтээг бодож үзээгүй юм байна. Тэгээ авирсан л юм чи одоо бууж ирэхээс өөр яах вэ гэж хариулдаг штэ. За тэгээ тэрийг ингээ үзэнгээ манай ахлагч ингээ Эверест рүү авирч Мүтээгийн цогцсыг буулгаж ирэхээр шийддэг байгаа. Тэр нөө хуучин багийнхныгаа цуглуулад тэр экспедицийнхаа нэрийг Human Expedition гэж нэрлээд хуучин багийнхантайгаа хамт Мүтээгийг буулгаж ирэхээр Эверестийг зорино. Гэвч одоо дахиад цаг агаарын байдлаас болоод камп 4 хүртэл явж чадсан ч гэсэндээ буцаж бейс камп дээр ирээд очиж цаг агаар тогтохыг хүлээгээд тэгэл тэр хооронд одоо ахлагчийн маань хөл улам муудаад тэгээ бүр ингээд бейс камп дээр 47 өдөр болдог байхгүй юу. Тэгээд ингээд суугаалах юм байна гэд дахин ингээд довтолдог боловч дахиад камп 4 дээр очиод 4 хондог байгаа. Одоо тэр аимшигтай нөхцөлд одоо та нар ингэ боддоо тэр амар шуурган дотор амар зузаан хувцастай цаг агаар намдахыг хүлээгээд ингээд 4 хондог
дараа нь ингээ багийнхан маань 8500 м дээр очиод одоо хэдий цаг агаар тийм байсан ч гэсэндээ багийнхан маань дээшээ дахин давталдаг байгаа. За тэгээд 8500 м дээр очиод 2 хуваагдаад цогцснуудыг хайж эхэлдэг. Одоо энэ үеэс ингээ мүтэгийг амиа алддаг өдрийг харуулна. Жомбуг бол уг нь мүтэгийг олоод ирсэн боловч одоо мүтэгийн бие маш их хөлтөлтөөс болоод одоо буухан нойтгоо хөтлөгч боломжгүй болсон байдаг. За тэгээд жомбуг маань түүнийг ингээ амьсгалаа хураатал ингээ хамт байжгаад буусан байгаа. Гэтэ мэдээж бол тэр буух замдаа бас осолдож амиа алдсан байгаа. За тэгээд дараагийн син дээр нь одоо цагт манай багийнхан мүтэгийг ингээд хайж байгаа одоо цогцнуудыг хайж байгаа хэсэг гардаг. Тэгээ энэ мүтэгийг олоод ирдэг байгаа. Мүтэгийг олсон ч гэсэндээ нөгөө хоёр уулчны цогцсыг ингээ олж чадалгүй буцдаг. За тэгээ мүтэгийг аваад буух явцад бас цаг агаар маш муу одоо гинт ингээ амар муудаад тэг яалтчгүй яах ч аргагүй одоо ингээ мүтэгийг үлдээгээд буухаас өөр замгүй болно. За тэгэхгүй бол одоо өөрсдөө эрсдэх маш юм эрсдэлтэй байдалд орсон байдаг байхгүй юу. За тэгээ манай уулчид маань яг ингээ Эверестэд хамгийн сайн ингээд гоё нар тусдаг нүмер тийм газар одоо мүтэгийг оршуулад тэгэх явцад нөгөө нэг хамгийн анх авиралтанд авирж байхдаа нэг гэрээслэл шиг юм бичижсэн штэ. Тэгээ тэрийг нь бас авчираад ингээ ихнэрт нүгдэг. Тэгээд ингээ кино маань дуусдаг байгаа. За тэгээд нэг иймэрхүү кино байлаа. За одоо ингээ бүгдээрээ бодит үйл явдал руу орцгоё. За яг ингээд амьдрал дээр юу болсон бэ гэх юм бол Пан Мүтээг Ом Хүнгэр гээд ийм хоёр уулчин байгаа. Энэ хоёр уулчин маань бол хамтдаа 8000 м-ээс дээш дөрвөн оргил дээр хамтдаа гарсан бүр маш дотн ах дүүс болсон ийм дотн хүмүүс байгаа. За тэгээд кинон дээр одоо ахлагчийн маань хөлн ингээ бэртээд ингээд эмч одоо дахиж бити ууланд гар энэ төр гэдэг нь штэ. Тийм юм бол яг болоогүй юм шиг байгаа. Ахлагчийн маань ярьсан зүйлээс харахад ярьсан зүйл дээр болохоор яг тухайн үед 2004 онд ахлагч маань 8000 м-ээс дээш одоо 15 дахь оргил буюу Ялюнкан оргил руу одоо давтлахоор бэлдэжсэн байгаа. Тэгээ тухайн үед болохоор Пан Мүтээг уулчин маань болохоор Тэмён их сургуулийн багийг ахлаад Эверестийн оргил руу давтлахоор шийдээд ингээд хамтдаа бэлдээд байжсэн байгаа. Тэгээд тэр хоёр бол хамтдаа Солонгосоос Непал руу хамт онгоцон цугаад очоод бас ингээ хамтдаа буудлаад байжгаад нэг нь болохоор Эверест руу нөгөөх нь Ялюнкан гээд оргил руу авирахаар ингээд салсан байгаа. Тэгээ тухайн салхтаа болохоор за хоёлоо одоо ингээд амжилттай авираад амжилттай бууж ирээд буцаад нутагтаа уулзъя ингээд салсан байгаа. За тэгээд ахлагчийн маань хувьд болохоор одоо нөгөө Ялюнкан гэдэг оргил руугаа гарчаад буцаад ингээд Солонгостой байжсэн чинь нэг удалгүй нөгөө ослын талаар мэдээлэл гараад тэгээд тухайд бүр маш их харамсаж маш их харуулж исэн гэж хэлсэн. За тэгээд ахлагч болохоор ер нь бол ууланд авирж явах хугацаанд 10 гаруй ингээ 10-аад уулчин нөхдөөгөө ингэж алдчихсан гэсэн. Тэгээ яагаад заавал Пан Мүтэгийг одоо Пан Мүтэгийн цогцыг тэр Эверестээс буулгахаар шийдсэн бэ гэх юм бол 2004-өөс 2005 оны ингээд нэг жилийн хугацаанд маш олон уулчид Пан Мүтэгийг тэр Эверестийн оргил руу авирж явах замдаа цогцыг нь харсан гэж хэлсэн байгаа хгүй юу. Тэгээд зургийг хүртэл ингээд үзүүлсэн тэгэнгүүт чинь тэр яг ингээд оргил руу гарч явах зам байгаа штэ. Тэрний ингээд нэг холгүй хүн малтын бүснээсээ ингээд ер нь бол дүүжлэгдсэн байдалтайгаар ингээд байж илээ гэд. За тэгээд хилэнгүүт манай ахлагч болохоор бодсон гэж байгаа хгүй юу. Ямар ингээд цаснд дарагдаад харагдахгүй байгаа ш, алга болцсон байгаа ш, эсвэл ингээд газар дээр байгаа биш. Ингээд дүүжлэгдээд ингээд байж байгаа хүнийг одоо яаж тэнд ингээ орхив дээ. Тэгээд дээрээс нь хүн болгоны одоо гарч байгаа замд ингээ илхэн харагдаж байгаа одоо тийм найзыгаа яаж ингээд үлдээхв дээ гэд ер нь бол очиж буулгаж ирэх гэж шийдсэн байгаа. Гэтэ одоо ойр тойрных нь хүмүүс ол зөндөө эсэргүүцэжсэн гэсэн одоо тэндээс ингэж өөрөө бууж ирэх нь утгаад ингээд цогцыг буулгаж ирэх нь утгаа өөрөө бууж ирэхэд хүртэл ингэж аюултай байхад гээд ингээд ер нь бол эсэргүүцэжсэн ч гэсэндээ манай ахлагч болохоор одоо ингэж буулгаж ирэхгүй бол би ингээд насан туршдаа харамснаа гэдгээ мэдчихсэн болохоор 2005 онд Human Expeditions гэдэг нэртэйгээр ингээд одоо
экспедиц бага бүрдүүлээд тийм нэртэйгээр бүгдээрээ Эверестийн оргил руу ингээд оргил руу гэхээс илүү Пангмүтэгийг буулгахаар бүгдээрээ авирсан байгаа. За тухайн үед энэ үйл явдал болохоор ер нь 2 сарын турш үргэлжилсэн. Одоо цаг агаараас болоод. За тэгээд Пангмүтэгийг олоход болвол яг 1 жилийн хугацаанд шороо цасанд дарагдсан байдалтайгаар ингэж байсан. Тэгээд анх одоо цогцыг олоод бүр ингээд ухаанаа алдтлаа маш их уйлаа. Чиний гэр бүлийнхэн эхнэр хүүхэд чинь бүгдээрээ Солонгост гэртээ байхад чи яагаад энд ийм байдалтай байж байгаа юм бэ? Би чамайг одоо авч буухаад авч явахаар би ирлээ гэд ингээд маш их уйлж исэн. Пангмүтэгийг аваад буусан. За тэгээ бууж хахад ер нь бол цогцсол бараг 100 гаруй килограмм хэмжээтэй маш хүнд байсан гэдэгжсэн. Яг тухайн үед ингээд цаг агаар бол маш гоё, цэлмэг, таатай байж ийснаа гинтхэн ингээд тэр эдийг бууж эхлэхэд гинтхэн цаг агаар эрс өөрчлөгдөөд цаг агаар муудаж эхлээд цасан шуурга болоод бүр ингээд аимшигтай болж эхэлсэн гэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт тухайн үед бол манай ахлагч бодсон гэж байгаа. За ер нь бол одоо энэ хүртэл юм шиг байна да. Одоо ингэж жагаад өөрийгөө болон одоо бусад багийнхныгаа ингээд эрсдэлд оруулах гэж байна. Тэгээд энээс илүү одоо шуналдаж болохгүй юм байна. Эверест бол биднэрт энэ хүртэл ингээд зөвшөөрөл олгож байгаа юм байна гэж бодоод зогсож явах үед нь бол яг ингээд нар айгүй гоё одоо яадаг маш гоё ингээд газар зогсож исэн гинэ. За тэгээд ер нь бол энд нь л одоо Пангмүтэгийг оршуулад явах хэрэгтэй юм байна гэж шийдээд тэнд нь бол ингээд чулуугаар оршуулга хийж эхэлсэн. Тухайн үед оршуулж явахдаа бол ингээд дахиж би чам дээр хизээ ирэхээ бол мэдэхгүй байна. Тэр хүртэл сайн сууж агаарэ. Уучлаарай. Энэ хүртэл би одоо ингээд чадах бүхнээ хийлээ. Одоо юунд санаа зовлгүйгээр ингээд тайван нойрсоорой гэж хэлээд оршуулад буусан байгаа. За тэгээд ахлагч маань бол Пангмүтэгийг дурсахдаа яг кинон дээр гардаг шиг тийм хөгжилтэй ийм гадагшаа дүр гэхээсээ илүү одоо хүн гэхээсээ илүү дотогшоогоо тэгээд маш даруухан, маш зоригтой, метрашгүй хэдий амь эрсцэн үйлдэл байсан ч гэсэндээ хамтдаа одоо ингээ оргилын өдөө ингэж гарах уу гэхэд ерөнхийдөө хизээж татгалздаггүй одоо маш тийм зоригтой хүн байсан гэж дурсаж ярьсан байгаа. Одоо энэ ом хүн гээд ахлагч маань л одоо хүртэл ингэж аж төрж байдаг. Тэгээд Непал улсад болохоор нийтдээ ингээ газар 19 сургуулийг одоо хүүхдүүдэд зориулж байгуулсан гэдэг юм байлээ. Манай муура 0-доо орцсон. Ихсэх хадах юм. Өөртөө хамт гарч байгаад амирсцэн шерпануудын ар гэрийнхэнд үргэлж ингээд тусламж үзүүлдэг. Ер нь бол айгүй сайн үйлсийн аянд идэвхтэй оролцдог. Непал бол миний хувьд 2 дахь эх орн минь, 2 дахь гэр минь гэж байнга ярьдсан байлээ. За тэгээд ийм гайхалтай хүн байна. Та бүхэн ч гэсэн энэ киног үзээрэй. Тэгээд саяхан одоо ингээд манай монголчуудад бас маш ингээд харамсалтай үйл явдал болсон болоод ч тэр юм уу надад бас маш хүн дээр тусаад тэгээ маш сэтгэл хөдлөлтөй үзсэн кино байгаа. Та нар ч гэсэн тэгэх байх гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ бас дараагийнхаа бичлэгээр уулзъя. Та нар лайк дарахаа битгий мартаарай. Subscribe дарахаа бүр битгий мартаарай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай.